Hi guys, Happy International Women's Day. Бүгдэнд нь Мартин нэмнээ баярын мэнд хүргэе. Би баярын өдөр гэртээ яж гээд централ орохгүй явж байна. Тэгээд өөрийгөө баярлуулад суши идэх чинь. Хаана ямар суши яаж идэх юм бүгдээрээ хамт явцгаая. Суши идэх чинь. Миний баярын хоол. Би та нар ер нь ийм нөгөө солонгосын бичлэгүүд үзчихсэн үстэй. Амар хідэл ийм тойрдог сушинаас амар хідэл тавга аваалаад байдаг. Би хэр их тавг аваалж чадах нь харъя. Wasabi байна. Wasabi гэстэй. Дэрсэн байгаа. Исхой. Нэг идэж үзье. Би бүр сушинд амар дуртай. Та дуртай юу? Гэтэ яг хуу ийм нөгөө нэг тойрдог сушины суши болвол яг гоё сушиндээ орохгүй л дээ. Яа тэгвэл чинь хамгийн хэмт төсөөр хийж байгаа шүү дээ. Ягаад гэвэл нэг цагийн турш идээд бис өмнө нь хийсэн чинь читэрээс тавих шиг болсон. Тэгээд би үнийн тусгалд нь баримтаа тавиад заяа. Хаа зүгээр аккургатай зүгээр хэмээл. Нэг сушигээр амар өссөн. Би хэр их идэж чадсан юм бэ? Сушинаас гаднаас юм хөөх юмуд байна. Энэ юм бол юмсан. Сэр. Доор шарсан сэр. Нэвтрээ зүгээр юм шарсан сэр авч идээд байдаг гэж боддоо юм байна. Юу юм бэ? Та намайг мэдчихсэн сах. Сайн бачаад өгдөг. Чөлөөтэй дахиад аврагчууд амар суши идэх штеп. Тэгээ харцангуу чөөх болоод хэвчтэй авахгүй заяа. Шигэд мэд рүү амар хөддөг штеп. Гэтэ одоо нөгөө чөөх рүү сушины соёл аюул орж иж байгаа юм уу? Аз ресторанууд аюул нэгж байгаа. Машин гоё парах. Бүгдийг дахиад мөрсгөө. Стейнер атне. Авокадо дээр. Би авокадо доостай амттай. Ямар гоё. Монгол самар идэж байгаа юм. Монгол чумдаг самар идэж. Бэлтээ
Хойш явчихтаа хөөрхөн харагддаг үедээ мэдсэн. Ер нь жоохон тураад байгаа болохоор дагаад бодоод агшаад гişүүлээ. Эхний тавг сурлаа. Баад төгсөлөө. Эсвэл хэрэг тав бас харуулна зөө. Мен даханаас хэдүү бол хэдүү гэж бодох юм байна. Нөө мэй тастаа. Түлхээ одоо тэг ингэсэн ичгүй болсон мөлий гадуурчлаа хийхээ. Амар ч засахгүй юм бэ. Надад гэсэн чинь who cares? Амар дөрөвтэй ч. Ер нь шийдэж чаддаг бол Европ дээр үл амар даваад таа. Эндээ шинэ тоогооч хийж аваад дараа нь өөртөө ресторан нээж авах. Одоо салмантай гэдэг. Салман гоё зүйл. Шиндүү. Монголд суши бүр амар гоё дөхөж байгаа гэж. Яг бон тоогооч гэдэг гэж хэлдэг юм биш. Энд одоо бон тоогоостэй хэнэ үзэх юм зэ. Нэг намч өгж байгаа. Нэг монголчууд өгж байгаа. Хаяа нэг студ бидөөж магадгүй. Яг хөтөд ресторан түшээ гараад яж. Заримдаа. Ингэж тавчлаг хийгээ. Бодоод бүр ийм бичлэг хийж байгаа хүмүүс. Бичлэгнүүд үзэл солонгосын янз бүрийн бичлэгнүүд үзэл. Наацын зур шашны хүмүүс байна уу? Jumps намайг амар хараад. Манай эдлэн цалуу явж идэг юм. Гадаад таа. Also ist das mit dem History, aber nicht zu spielen, hatte der. Oder wenn ihr den Deutsche. Mit dem irgendwie noch zu viel als der doch war. Auch wenn was anders sagst du. Und zum gut kann was. Stopp. Kultur som var en stopp. I rot som var en stopp där.
Тэгсэн би хамаагүй шүү дээ. Шийд гэж авчихсан чинь дахин бүр онцлоо. Би нэг хилэмсэн дээрээ шууд өвдөд тавцсан гээд харуулж байсан шүү дээ. Нэмэр амар өвдөд тугаараа давсан. Энэ чинь уусан сүү шүүдтэй. Би Монгол нэг саяхан очсон шүү дээ. Хэдэн сар өмнө. Би Монгол очих болгондоо шүдээ явсан байхгүй юу? Бод уусан энэ шүдээ мөнгөтэй анздаг. Дээрээс нь миний одоо Монгол шүдээ сайн анздаггүй заа. Тэгээд Монголч нэг ерөнхий зураг мөр аваад яагаад гэсэн чинь шүдийг өрсөн амжилттай байхгүй юу? Яагаад гэсэн чинь наа чи сүү шүд байна. Зургийн авахар цаанаас шүд байна. Тэр өөрөө унаад яд урхан гээд шинжэн нөгөө шүд нь өвдөө надад гаднаасаа харахад зүг зүг үзээ. Угандаа л амар асуудал байсан шүү дээ. Эдэж мэдсэн юм уу дотроос ороход гэсэн. Тэр шууд түргүү хараад аваад. Надаас янзлах хөвч асуусан л та. Тэр нь би хэд болохгүй өнөө тарифыг харьяа. Шинж 2000-аас 5,000 гаруй гарсан байхгүй. Тэгээ бүр нэг өдөр болж магадгүй заяа. 2000-аас 5,000 хооронд болон энэ нэмэгдэх боломжтой сахгүй. Хэн гоо би зүгээр авалмаар байна. Авах гэж ирсэн. Эсвэл авалаа. Юмрын ерөөс минь батглаа би шинээр авах гэсэхгүй юу. Цан туссан. Яг би амд тусгаж магадгүй бодсон ч. Нэг хугацааг гол анзаарах. Зөв нэрүүс минь татсан дугаарыг бичиж аваад цаашаа шалгав юм яа дээ. Уусаа би нэг айс гэж аваад айсаас төлөвлөж аваад та. Зүгээр татхлын газар чи шинэ карта авах байхгүй юу? Гучин картаар яваад аа. Тэгээ нэг юм болсон. Синчон. Нүгч гаргал хоёр минутын дээр амар өвдөд өстэй. Машин башны гараад тавьтлаа бүр ягнаа зөө. Өмнө нь өндөө бас өвчин амдагтай гэсэхгүй. Тэгээ шууд автобусан зугаад эхний харагдсан дэлгүүрээ өдөн зугаад ороод усаваад тэгээ шууд нөгөө эмээ уугаад тэгээд нэг 20 минут цалгаа өвдөд явжсэн. Тэгээд юуд гадарсан чинь дөрөөс жоо идэж явах юм аа гэж таад эмээ уучаад ажилцаад уулзгаар ороод тэгээд юм үзээдсэн чинь юм чинь өчнө зүг болсон дээ. Би амар өөр юм бодоод яа авч чадах чинь явж байгаа юм болоо. Яна энэ шүднээс болоогүй байсан шүү дээ гэж бодоод арай хаад өвдөл яана гэх амар айцтай байсан. Жороо өвдөө тэгэл өвчнөөсөө салсан баяа. Мартаараа вирус амттай байна. Энэ хамгийн өвчтэй 3 амттай байхгүй юу? Би болчихвол нэг өдөр хүнчээд өвчин амдагч ойр хаваад бараг 2-3 цагийн дараа зайтай яваад шинжлэх ингээ бүрэн амтгүй заяа. Цаанаа л нэг завьртай. Тэгээд гол болохоор 2 дахь өдрөөс өвдөд 3 дахь өдрөөс маргааш би энэ өвдөлтөөр яагаад хамаад ажилтаа явчих юм гэж бодоод яг ажлаасаа чөлөө авч болно. Овчтой ч маахт авч болно заяа. Би нэгт энэ ажилд ороод 3 сар болж жиглэг байгаа.
тренингийн хувьсгал явж байгаа хгүй юу. Тэр хугацаанд ер нь арталч матлах юм бол жоохон асуудалтай. Нөгөө тэгвэл би Тарвалын визтэй болохоор надад 6 сарын л гэрээ өгч байгаа хгүй юу. Наа замстан зүгээр ажлын картаа бол 2 жилийн гэрээ өгöd. Яг бол ажлын картаа хүмүүс чинь жил юм уу 2 жил тутам визээ сонгуулдаг болохоор би өшөө 10 жилийн визтэй болохоор виз сонгуулах шаардлага болохоор зүгээр шууд 6 сарын гэрээ өгвөл 6 сар дотор асуудал ажиллаж байгаа юм бол цаашдаа нэ өчтөйтэй ч юм уу гэрээ өгвөл өчтөй маань. Визний даваа тал юм уу сул тал юм байна шин тий. Мөн Тарвалын хүмүүсний даваа тал зөндөө байх хэрэгтэй шүү дээ. Тэр баг сул тал юм шүү. Став. Шийд гэж орж ирсэн шүү дээ. Өгөөд чинь. Тэр нээр баа туухч байна. Забар. Хажаа. Миний партнер бол ингэж өнгөрч байна. Тань яаж өнгөрч байна? Юу хийж байна? Эмэгтэйчүүд нь сайхан баярсан уу? Эрчүүд нь эхнэрээ, найзхноо, дүүгээ, эгчигээ, ээжигээ, эмээгээ, найзуудаагаа баярлуулж чадсан уу? Гоё баярлуулсан уу? Монголд бол баяр өнөө утгаараа болдог ганц газар юм шиг байна шүү дээ. Цагаансаар, наадам, март, шинжээ үнэхээр гоё баярыг бол тэмдэглэж чаддаг артдаг шүү. Presente 400, так КПЦ, а то что гравати беше. И собото и неделя и потім на следи, така да. А деку. Потом можем. Там schon malo талийски. Ja. Кое. Би нөгөө тавгаа зөвлөж байсан байхгүй. Чи цаана жоохон тавхтай байна гинэ. Би тавгаа авчихсан. Би тавгаа ш тавхтай таалах таас. Сая бас нэг 6 сар тавгаа байсан. Миний бичлэг хийгээд 25 минут орсон байхгүй. Тэгээ би энэ 30 минут Нөхөн цай авчих юм байна шүү дээ. Жохон хөлтний ороодсан байна. Миний бодлоор олноор нь орох гэсэн юм дөө. Надад юу юм бэ? Жохон сонин өнгө мөх харагдаж байна. Цай. Шар манж байна. Нэг хүмүүс амар амарх юм сурчдаг заа. Ярианы зүйлүүд. Просто миний хас дээрээ дүнчсэн хүн ч юм уу. Хүн яриа өрнөсөн гişмиш эсвэл гэж авсан. Жишээ биш нас энтергээд хамаагүй. Би тэгээ яриа сурчдаг заа. Тэш дараагийн үегээр ч юм уу нэгтгэж ташууд анас тэгээд юм заа. Тийм амар сурчдаг байна шинэ. Би өөрийгөө анзаар дүүээ нэг ч юм хэлээд байгаа юм. Тэгээд жоохон цэвэн жаад байх хэрэгтэй байхгүй заа. Quality яваад яваа. Өөр хинтээ ийм хөөрхөн энийг халбагдах юм уу байхгүй юу? Ямар студент Мартин энэ чинь нэг тоорт өгөх байх уу тийм.
Жүүрүүрийн товчлог. Юу вэ? Чимсноо. Ямар фрэш юм бэ? Хаан сарсан. Крем байсан. Тэгснэ арай хинбэ мэн. Түрэн тоглоо. Зэм би мингэн хийх юм бас тэгээд захгүй зүгээр ингийн саасан ороод. Тэр тойрч ирж байгаа штэ. Тэр над дээр ирэхээс өмнө дуусаад байсан гэсэн. Пиг байна уу? Сүүтэн дүүрам. Яг хүмүүс ирээд энэ одоо хэзээ босох юм болоо намайг ганцаараа суудсан сууд. Хич болтоод ах шүү. Тэгээ шууд ширээ захиал яваад шүү. Чиний хүн цаг сууштай. Миний түрүүний хавнуудаас маш би бүр ингээд амар тавг аваад хайсан байхгүй юу. Миний бичлэг хэрвээ таалагддаг бол лайк дараад, subscribe дараад, коммент бичиж намайг дэмжээрэй. Тэгвэл би илүү ойр ойрхон бичлэг хийх урам зориг надад өгнө гэх юм уу. Тэгээд маш их баярлалаа. Та нар тэгээд би нэг зүйлийг амар анзаарсан заяо. Чехийн тухай бичлэг амар та нарт сонирхолтой байгаа юм байна. Чехийн амьдрал юу гэдэг, Чех рүү хэрхэн ажлын гэрээгээр очих уу, сургалтын визээр очих уу, яаж амьдрах уу, орлого зарлах хэрвээ гэж Европ руу гарах гүүр чинь Чех улс хамгийн ойрхон гүүр нь Чех улс гэх юм уу? Виз сайн гардаг, ирэхэд хамгийн боломжтой. Тийм болохоор та үнэхээр сонирхоод над руу ингээд хувь чадматаар айгүйх асуулт ирж байгаа. Би бүгдэнд нь нэгцэн байдлаар хариулж бичлэг хиймээр байгаа байхгүй юу? Яг хөө ихэндээ би ингээл 1-2 хүн рүү ингээл чат бичээл сэтгэлээсээ ингээд юм явуулаад байсан. Тэгээд хүн болгон руу тэгэж явуулж хүн болгоны нөгөө нэг одоо юу гэдэг юм нөхцөл тааруулж одоо ямар гэрээгээр ирэх чаваа, яах чаваа гэж тусалж чадахгүй. Ягаад гэвэл би визний төв биш шүү дээ, тий. Тэгтээ би ингээд та нарт мэдээллийг хангалттай өгмөр байгаа. Яг үнэн бодтой Чех үнэхээр ирээд сайхан амьдарч чадах юм уу? Мөнгө хурааж чадах юм уу? Тэ? Таны сонирхож байгаа тэр асуултуудад хариулмаар байгаа хгүй. Тийм болохоор та нар энэ бичлэгний доор болон би миний Instagram бол энэ байгаа. Миний Instagram-ыг дагаарай. Би ойрхон reel оруулж байгаа шүү. Тэгээд Instagram дээр би бас ийм Q&A story хийгээд highlights дээр үлдээчи. Тэн дээр орж асуух асуултуудаа бүгдийг бичээд, ийм комментэн дээр бас бүгдийг бичээд тэгээд миний хувь чат руу бас бичиж болно. Тэгээд би тэрэнд нэгдсэн байдлаар хариулна шүү. За тэгээд бичлэгийн маань энэ хүртэл үзсэн маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Баяр таа.